Орхин үзэгч танд энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Хөгжил 21 цуурлын ярилцлагын энэ удаагийн дугаар Ихээсэн Чингис хааны үлгийн нутаг Хинтээ аймгийн Чингис хаан хот, за Хинтээ аймгийн засаг даргын өрөө Чогсомжав даргын өрөөнөөс та бүхэндээ мэдчилж байна. Тэгэхээр шинэхэн томилогдсон Хинтээ аймгийн засаг дарга Чогсомжав даргатай бид цаг үеийн асуудлаар ярилцахад бэлэн болоод байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан өвлөж байна уу та? Сайхан та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За. Тантай засаг даргын хуваар ярилцж байгаа анхны одоо хэдийн ярилцлагын нэг баг. Би бол яг энэ цаг мөчид бас Хинтээ аймагт ирж ажил таарсандаа тухайн их таатай сайхан байна. Таны одоо төлөвлөгөө, таны багийн зорж байгаа томоохон ажлуудаас хоёулаа ярилцлага эхлүүлье. Яг одоо Хинтээ аймгийн өмнө тулгамдсан асуудлууд түүний шийдэл ямар байдалтай байгаа? За миний хувьд бол саяхан бол засгийн ажлыг авсан. За энэ өмнө бол 2018 оноос гомбын даргын үед бас олгогч даргаар ажиллаж байсан. За тэгээ шинэхэн сая их хурлын гишүүн болсон Илэр бат даргынхаа бас байх үед бас орлогчоор нь ажиллаж байсан. За тэгээ миний хувьд бол яг орлогч байсны хувьд бол ерөөдөө бол аймаг орноо бол мэдж байгаа. Бидний хувьд бол хамгийн тулгамдаад байгаа асуудал ковидын нөхцөл байдал байгаа. Ерөнхийдөө энэ 21 он маань бол ер нь бидэд ковидтайгаа л тэмцээр байгаа л одоо ерөнхийдөө бас ковидын маань бас юу маань хөгжлөл бас харьцангуй бол багасж эхэлж байна. За яг хөө гэхдээ хүүхдийн сургууль зэрэгтэй холбоотой бас нөгөө ханаа томооны үйлрэл бас эхлэхтэй холбоотой бас жоохон нэмэгдэх гээд байдал бол нэмэрхүү байна. Мэдээж цаашид энэ одоо эх оны 22 оныхоо аймгийн төсвийг батлах гээд бидэд бас төсөв дээрээ сууж байна, тоон дээрээ суугаад мэдээ манай аймгийн хувьд бол датастай байдаг. Тэгэхээр бусад аймгийг бодох юм бол бас төсөв орон нутгийн хөгжлийн сан бол хязгаарлагдвал тодорхой хэмжээнд багшаарах хэмжээнд дотор дээрээс өөрсдийнхөө 5 цаас нэмийг 10 цаас нэм болгочих. Одоо өсгөж бас аятайхан юм хийчигээд төсөв дээр бас нэлээд хэд хоног сууж байна. 12 сарын 3 гэхэд аймаг хурлаа их ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За эх оны төсвийг бол хоёулаа ярилцсан. Эх оны төсвийн өмнө хоёулаа өнгөрсөн оны төсвийн биелэлтийг, өнгөрсөн оны төсвийн зарцуулалтын чанар үрдүн. За тэгээ ковидтой уялдаад мэдээж бас хоошсон, хоцрогдсон, саатсан ажлууд байгаа. Хоёулаа нөө бодит байдлаа зөв ярьцгаад тэгээд эх он руугаа орсон дээр бол өгч чадчих. Мэдээж өмнөх хонд бол улсын төсвийн хөрөнгө оруулалт бол аймгийн төсвийн хөрөнгө оруулалт томоохон ажлууд бол хийж эхэлсэн. Бүх тендерүүд нь бол цаг хугацаанд зарлагдсан. Гэхдээ энэ ковидын нөхцөл байдлаас бол нөгөө барилгын материалын өсөлттэй, хилгээл хаалттай, дээр нь энэ ковидтэй байгаа учраас ажиллах боловсон хүчин гэдэг бол үнэхээр асар их дутагдaltaй байсан. Ганц нэгэн ажлууд бол мэдээж бас амжихгүйгээр эх он гарах ажлууд бас нэлээд байгаа. Гэхдээ бид нар бол энэ дээр бол ямар арга хэмжээ авч шинэхээр болохоор яг дэд үцгээс үеийн урлаг 7 хоног болгон хуралдуулж тодорхой аж ахуйн нэгжүүдээ бол бас хурлаараа оруулаад чиглэлийн нөгөөд цааш хэдүүл ингэж яаж ажиллах вэ, гүйцэтгэлээр яаж явах вэ, хөрөнгө мөнгө татуулахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг тал талаасаа бид нар бас ингэж ажиллаад явж байна. Нутаг орны хувьд ер нь яг ямар дэд үтсийн асуудлууд, нутаг орны хувьд заашгүй одоо тулгамдсан шаардлагатай ямар ажлууд хүлээж ин танаа багийг. Одоо бидний хувьд зөвхөн хэрлэн сум дээр ихэд дулааны станцын асуудал байна. За үүний бэлтгэл байдлыг бид нар бол сүүлийн 4 жил бол ихэд хангаа явж. Яг тэгвэл энэ нөгөө дулааны станцын 2 дугаар хэлхий гэж одоо зуухнууд дээр байгаа шугамуудын бүх шинжилгээ ажлыг усын төсвөөр тавьд бид нар дараа жилхэд ирэхэд дуусчихж байгаа. За сая бид нар цэвэрлэх байгууламжаа бариад дуслаа. Үүний төв коллекторын шугамыг бид нар бас шинжилгээг хийгээд ингэ явж. Тэгэхээр бид нар бол зөвхөн Хинтээ аймгийн хэрлэн сум дээр дэд үтсийнхээ одоо салбарын одоо шугам шүлжээний газар доорх ажлуудыг бид нар 100% хийчихье. Тэгэхгүй бол бид нар дээр нэм бариад идэг. Одоо замаа барьчдаг, буцаагаад нөгөө эргүүлээд ухан гутаа шугамаа тавьдаг. Ийм нөгөө байдал бас сайгүй байгаад байгаа байхгүй. Энийг бас нэг жоохон зэгцэнд нь оруулж игээ гэдгийг л бид нар бас хамгийн дөрөнд бас өөрхөн ажилд урдаа тавиад ажиллаж байна. Хинтээ аймгийн яг одоо энэ аймаг орон нутгийн төсөвт гэдэг юм уу, Хинтээ аймгийн зүгээс улсын төсөв томоохон одоо үр дүнтэй оролцдог ямар төслүүд том бүтээн байгуулалтууд байдаг юм бэ? Яг энэ маань бол та бүхэн ч мэдчихлээ шүү дээ. Монгол улс нөгөө засгийн газраас түүхэн аялал жуулчлал гэдгээр томоохон юунууд түүхэн аялал жуулчлал том зогсрууд бол баригдаж байгаа. Тэгээд Илэр хаан дахиад Монголын улс төвчөөж гэдэг юм биндэрт их хуралдаа гэдэг. Их хуралдаа бол яг хуу сошиал янз бүрийн байдлаар бол гадна талаас нь харсан өнцгөр бол хүмүүс янз бүрийн юм баярж байгаа. Яг дотоод нь ороод үзэх юм бол тэрний дотоод засал маслын дээр бол яг тэрийг тайлбарлаад хийгээд яах юм бол дотор заслууд нь ихэд нөгөө дуусч байгаа. Маш сайхан болж байгаа гэж их хуралдааг бол үнэлдэг. Мэдээж доктортой аялал жуулчлалын сэдвэр бол дадал руу бас нэлээд томоохон бас энэ аялал жуулчлалын баригдах гад сонгоцны буудлын маань ажил дээр эхлэн явж байгаа. Мэдээж бас ковидтэй холбоотой бас
ганц нэг саатсан ажлууд бол байгаа. Мэдээж одоо аялал жуулчлал гэдэг ярихлаар үйлчилгээл Үйлчилгээ гэдгээр тийм. Тэгэхээр одоо тэр хүмүүсийг байрлуулах одоо тогтвортой зочид буудал гэдэг ч юм уу үйлчилгээний стандартыг хангасан үйлчилгээний газруудыг цогцлох тал дээр бас шаардлага тавигдаж байгаа. Бизнес эрхлэгчдэд ер нь хэр боломж нээлттэй байгаа вэ? За мэдээж энэ төв аялал жуулчлалгээд мэдээж аялагч ирнэ гэж тооцоход мэдээж үүнийг дагаад үйлчлэгээнүүд юм гитнэ. Одоо наад заханахад бэлэг дурсгалын асуудлаас өсвөлээд хоол унд буудал гэдэл амралт одоо хоолны газрууд гэдэг ингээд үйлчлэгээ нэмэгдээд ирэхээр Хинтээ аймгийн төв аялал жуулчлал одоо мөгжихийн хэрээр аймгийн маань бол бас аж ахуйн нэгжийн маань иргэдийн маань орлого нэмэгдэх юм өндөр магадaltaй. Тэгээ яг өмнө ярьсан дэд үтсийг хийснээрээ бид нар зүгээр хамгийн наад захын асуудал зүгээр л цэвэрлэх одоо ариун цэврийнхэн бид нар асуудыг шийдэж байгаа байхгүй. Гадныхын ирээд одоо мэдээж халуун устай дотор нойлтой ийм байдлыг нь шийдэж байгаа гэж ойлгож байна л да. За яг таны хувьд бол хэдийгээр шин томилогдсон засаг дарга боловч энэ нутаг орны одоо удирдлагын багт бол бас олон жил ажилласан хүний хувьд иргэд өөрсдөө яг энэ төрийн бодлогыг дэмжиж нэг одоо өнцгөөс нэг цонхоор нэг итгэл үнэмшлэр харах талдаа ямар байдлаар хүлээж авдаг юм бэ? Хэр ихтгэлтэй байдгүй ирээдүйд аялал жуулчлалын чиглэлээр хөгжинэ гэдэгтээ хинтийн ард түмэн. За мэдээж иргэдүүд хүмүүс бол янз бүрээр хүлээж авч байгаа юм л да. Гэхдээ бидний хувьд бол яг орон нутгад байгаагийн хувьд бол бас энэ томоохон зөвсрүүд бол бас нүдэн хос ажиллаж байна. Яг үүнийгээ дагаад бол бидэд ажлын байр, аж ахуйн нэгжүүд маань бас цаашид орлого олох юм боломж бүрдэх байхгүй. Яг энэ бол дөнгөж эхлэл байхгүй. Эхлэлийг эн чин төсөл юм чин тодорхой хугацаа шаарддаг. Энэ хугацааг бол манай бас иргэд зарим хүмүүс бол ойлгохгүй юм л да. Ямиг бол нэг жилийн дотор зохицоор нь барайл гинтхэн том орлого олчихно гэж бодоод байгаа. Мэдээж энэ зохицлууд бол томоохон хэмжээнд төсөл болохоор маш их мөнгө шаардлагатай. Тэгэхээр энэ чинь улсын төсөвдөр жил дараалал ингээ баг багаар тавьж явж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө удаашралтай юм шиг нэг харагдаад байна. Тэгэхээр энийг бас мэдээж гүйцээгээ барьчих томоохон компани манай Монгол улс ямар байдаг вэ? Тэгээд цаашид энэ томоохон зохицлууд өдөр бас менежментийн яаж авах уу гэдэг дээр бас нэлээд засгийн газрын төвшөнд бас их хурлын гишүүдтэй бид нар бол бас ярьж байгаа. Аймаг бол энийг бол аваад явахд бол бас хэцүү, урсгал зардал мартал гэдэг бол асуудал ихтэй. За энэ сэдвтэй холбоотой нэг асуулт асуугаад тэгээ хоёр энэ сэдвийг хааяа. Ямар ч гэсэн олон хил амтай асуудалд бол хариу өгсөн зүг байх гэж бодож байна. Улсын төсөв яг энэ асуудлыг дагаад ерөөсөө Хинтээ аймаг руу бүгд чиглэлцсэн юм шигээр бас олон нийт шүүмжлэлтэй хандж байна. Тэгээ яг томоохон бүтээн байгуулалтууд мэдээж тохирсон зардлыг нь улс бодлогоороо тусгах л ёстой. Зүгээр улсын төсвийн хөрөнгө оруулалт ямар төвшөнд хүрчгээд ингээд олонний анхаарлыг татдаг юм. Яг миний хувьд бол тэгж харж байгаа. Улсын төсвөөр мэдээж томоохон төсөв харагдаж байгаа. Гэхдээ энэ маань бол түүх аялал жуулчлалаар яг аймаг дээр хийж байгаа юм бол түүх аялал жуулчлал дэд үтс салбар дээр маш их орж ирж байна. Мэдээж түүх аялал жуулчлал бид нар ярьчаа дэд үтсийн салбарыг хөгжүүлэхгүй болохгүй. Мэдээж энэтэй холбоотой замтай холбоотой тог цахилгаантайс асуудлууд бол маш их яригдж байгаа. Тэгэхээр энэ одоо энэ жилийн төсвийн их чинь бараг 60-70% нь бараг зам руу орсон төсөв байгаа. Тэгэхээр иргэд юу гэж ойлгох вэ гэхээр түүхэн аялал жуулчлалаар бидний томоохон бүтээн байгуулалт хийгээд эндээс орж ирсэн мөнгө маань тодорхой хувь нь улсын төсвийг бүрдүүлэх хэмжээнд ирээдүйдээ бол тэгж харж байгаа байхгүй юу? Энийг бас иргэд зөв ойлгосоо л гэж бодож байна. Зөвхөн Хинтийд тэр мөнгө нь ороод алгуулчих байгаа юм биш шүү. Эргээд наадах нь мөнгө олох юм шүү гэдгийг л бас харах улс орны хэмжээнд. Тий. За Хинтээ аймаг бол 78 мянган хүн амтай. За зүүн бүсийн бас 3 аймгийн нэг. За Улаанбаатар хоттой мэдээж зүүн бүсийн аймагуудын хувьд бол хамгийн ойрхон оршиж байгаа. Хинтээ аймаг. Тэгэхээр энэ нөгөө хүн иргэдийн нөгөө шилжилт хөдөлгөөний тухай иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах, за аймаг орон нутгийнхаа иргэдийн тоог нэмэх, сүүлийн жилүүд бол тогтмол нэмэх одоо планстаа гарч байгаа шүү хам шилжилт. Тэгэхээр энэ тал дээр бас ямар одоо энэ ирээдүй ингээд тодорхой гэрэлтэй төлөвлөгөө нь нүдэнд харагдах үс гарт өргөдөх үс улсын хэмжээнд яригадаад эхлэхээр Хинтээ аймагт шилжиж ирэхстэй та ер нь өсөж байна. Энд эргээр нөлөөлж байна. За мэдээж аймагт томоохон хөрөнгө оруулалт орж ирэх чигээр томоохон үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр ингээд компанид орж ирэх хэрээр бас наашаа шилжилт хөдөлгөөн наашаа нэмэгдэж байгаа л да. Тэгээд бид нар бол аймаг орны бодлогот юу ярьж байгаа нөхөр Хинтээ аймагт альва нэгэн аж ахуйн нэгж одоо үйл ажиллагаа явуулах бол бид нар энэ ч хүн амын орлогын албан татвар янз бүрийн татвар сүлжээг Хинтээдээ төлөө гэдэг дээр бол нэгт хоёрт мэдээж ажилчдаа наашин шилжүүлжээр тий энэ байдлаар бид нар бас хандаж хэрвээ энэ дээр бол аймаг гэх юм бол аймгийн зүгээс бас бодлогынхоо зүгээр бол дэмжиж өгөө. Тэгээ бизнес эрхлэгчдийн бол таатай нөхцөлийг бид нар хангаж өгье. Боломжийн нэрээр дэмжиж одоо орон сууц барийг л ирэх юм бол дэд үтсийн салбарыг нь дэмжиж өгөх шугам шүлжээ захлагын асуудлууд төсөвдөрөө тавиад та хэд маань орон сууцаа барьчих. За үйлдвэр барийг бол бид нар бас газрыг нь дэмжиж өгье. Хаана барих боломжтой. Тэн дээр нь бохир
дулаан цахилгааныг нь бид нар бас амьгаас шийдээд өгье. Ийм байдлаар бид нар бол аль болох бизнес эрхлэгчийг татах, иргэдийг татах, хүнээ татах ийм боломжоор нь бол хангаж ажиллаж байгаа юм. За, эх оны төсөвт ямар онцлог байгаа вэ? Яг хөө эх оны яг улсын төсөвдөр болохоор яг дэд үтсийн салбар яг замын салбарт одоо жишээ нь эндээс Өндөрхаанс бэрхийн зам гэдэг засмал орцсон байна. Одоо бэрхээс өдөр Батнар руу оруулан дадлын чиглэлийн ингээ зам баригданаа гэдэг. Энэ маань бол 2 жилийн хугацаанд бид нар бас бэрхээгээ замыг оруулсан. Тэгэхээр бид нар бол юм хийж чадж байгааг харж байгаа байхгүй. Засвал зам гэдэг чинь ишний өртөгтэй маш их. Тэгээ энэ ковидын нөхцөл байдал шүү дээ. Тэгэхэд бол маш сайн ажилласан гэж бодож байна. Хоёр өдөр бас томоохон хойдлынхоо сумдуудаар бол гол ус ихтэй бас нөгөө ус үрэлжгүүд орж гарах хөдөлгөөн хаагчдаг. Иргэдэд бас бухимдал үүсгдэг. Томоохон ононголынхоо бол хэдэн гүүрийн асуудлыг барьсан. Одоо сая энэ жил ихэд бидний ган зам гэдэг компани гүүр барьлаа. Гэхдээ бид тэр комисс ажиллаад ингээд бол тэр компани жоох 2016 оны төсвөөр 4.8 тэрбум төгрөгөөр энэ гүүрийг одоо бид тэр өөрсдийнхөө илүү мөнгө төлж иж байлаа. Энэ маань яг одоогийн шинжилсэн 21 оны цалин хөс төсвийнхөө юугаар бол энэ 8-9 тэрбумын ажлыг бид ингээ хийчлээ. Ийм сэтгэлтэй компаниуд маш их байгаа. Тэгэнгүүт буцаагаад яг сэтгэлгүй зөвхөн мөнгө нэмүүлэгээ суугаад байгаа. Нэг суурэ тавьчихгоотаа мөнгө энэ ковидын үед одоо үн ханш өссөн, барилгын материал өссөн бид нар барьж чадахгүй гэдэг ингээ сууж байгаа бас ийм ухамсар орох юм компаниуд бас их байгаа. Тэгээ би бол энэ дээр бол тэр гам зам гэдэг компаниг ярих дуртай байдаг байхгүй. Одоо ингээд томоохон салбарын одоо барилгынхныг орж ирэхэд ингэж сэтгэлээр хийж штэ та жоохон сэтгэлээр юм хийдэл гэж л. За хоёулаа нэг үзэгчтэй бас нэг юм ойлголт өгөх гэж байна л да. За улсын төсвийг захиран зарцуулахыг засаг дарга ингээд ангаараа шийдчихдэг юм уу? Улсын төсөвт юу тусахыг ч юм уу те ингээд шийдчихдэг юм уу? Яагаад гэвэл нөгөө бүх гал нь эргээд засаг дарга руу буучдаг байхгүй шүүмжлэн. Дутуу ажил орхигдчих юм бол засаг дарга муу ажилласан байна. Буруу зүйл зарцуулчих юм бол засаг дарга буруу зарцуулсан байл гэж яриаддаг. Энд гэтэл иргэдийн хурал, тэнд улсын хурлын гишүүд, тэнд засгийн газар ингээд шатандаа ингээд бүгд хилцэгдээд орж ирж байгаа гэдгийг бас нэг та нэг хэлээд өгвөл зүг боломж. Ер нь юу л да яг хуучин бод бид чинь нөгөө их хурлын гишүүдгээ чиглэл өгөөд одоо төсвөр мөнгө төгрөг суулгасан би энийг хийсэн гэж бид нар хуучин их хурлын гишүүд бол гэж ярьдаг байсан. Одоо бидэд 3 их хурлынхаа гишүүн одоо ажлын алба гэж байгаа. Яг ажлын албатайгаа зөвшөөрсөн. За улсын төсвүүдээр юу тавигдсан. Тэрэн дээр уялдуулаад цаашид хийх ажлаа бид нар хамийнхаа төсвүүдээр тавьж өгөө ингэ явж. Тэгэхээр бид тийм улсын төсөв, аймгийн төсөв уялдаатай явж байгаа болохоор тэр ажил нь бол бас ингээд нэг нэгээ дагаад ингээд цаашаа яваад байгаа байхгүй. Тэгэхээр яг хуу мэдээж төсвийн захиран зарцуулагч гэдгийн үед бас ингээд янз бүрийн асуудал дээр шийдвэр гаргахад их хэцүү байд. Яагаад гэвэл энэ худалдаа авах дээр. Одоо нөгөө хязгаар заасан шүү дээ 20 оргийл тендерийн зарлал. За яг хуу зөвхөн хувийн бодлоор бол би бол одоо юу гэдэг эрх мэдэл нь байгаад мөнгө нь байгаад гэх юм бол одоо 10 тэрбумын ажил байхад бид 5 тэрбумаар хийчих юм. Ажил зөндөө байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо энэ төсөв одоо 21 оноос бид ч одоо барилгын төсөв өгч мөр 2 цалин сан гэдэг барилгын материалын зардал гэдэг өмнөх 19 оны төсвийг дахиад магадлалаар оруулаад 21 онд хянуулахад өмнө бид нар тавгын газар 1.1 тэрбумаар барьж ирсэн бол 2.5 тэрбум болт өссөн байгаа. Тэгэхээр энэ хооронд маш их мөнгө байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг бол яг яалчгүй аймаг орон гэдэг бол томоор нь харах юм бол томоохон айл байгаа байхгүй. Тэгэхээр айлын эцэг хүн өөрөө юмаа төсвөө захиран зарцуулаад юмаа ашигтай хуулиар хийгээ явдагтай адилхан. Бас нэг энэ төсвүүдээр бас эргэж харах захиран зарцуулах юм дээр нь бас нэг жоохон бодлогоор дэмжигч байд юм уу. Тэгээ тэрэн дээр нь бас нэг журмлаад өгвөл бас их зүгээр юм уу шаарддаг. Тэгвэл бас нэг орж иж байгаа багшаархан мөнгө бас юм болгочих тал дээр бас боломжтой юм уу гэж харддаг шүү дээ. Төсвийн мөнгө уйлдаггүй гээл эсвэл төрийн албан хаагч нар бүгд нэг хомслох гад хулгайлах гад буруу нүдэрээ ширтчихсэн сууж идэг юм шиг л одоо бас олон нийт хардаг боллоо. Боломжтой олдвол тэнчэнээс ашиг хүртчих санаатай хүмүүс л төрд ажиллаж гин гэж л одоо олон нийтийг төрхраад байдаг боллоо. Ер нь яг төрийн албан хаагч хүн за ялангуяа аймаг орон нутгийн засаг захиргааг хариуцж байгаа хүн тэр төсвийн хөрөнгийн одоо өрн таран байдал дээр ямар сэтгэлээр хандж ажилладаг юм бэ? За яг бидэд төрийн албаа шүү ёс суртахуун бас иргэдтэй харьцах харьцаан дээр ингээд өмнөх 20 оны төсөв дээр нөгөө үнэлгээний төхөөрөмж гэдэг юмыг тавьж өгсөн. За энэ маань нийт 8 байгууллага одоо сая би дөнгөж саяны өмнө нийгмийн даатгалаар ороод ирлээ. Очоод яг нөгөө камера дуу бичлэгийг нэгээ бухаарж үзээд иргэдийг орж ирэхэд нөгөө төрийн албаа агч мэдлж гэнэ гарахт нөгөө угтаж авахтаа явахт нь баярлалаа илэрхийлж гэнэ гэдгийг бас үзлээ л дээ.
Ингээд ирэхээр өмнө гардаг гомдол нийт гомдол ер нь иргэдийн бас 20-30% дээр гомдол гардаг байсан байхгүй. Тэгвэл одоо тэр төхөөрөмж тавьдсан гомдол бараг байхгүй. Энэ жилийн туршид одоо 3-4 мянган төрийн албаагч иргэдээ үйлчилсэн гэж үзэхэд бол ганц 2 хүн тохиолдол дээр муу гэсэн үнэлгээ дарсан байгаа байхгүй. Яг тэр мууг ингээд эргээд хараад үзэхээр манайхан андуур дарсан ганц 2 тохиолдол байгаа. Тэгэхээр бас нэг тийм байна. За хоёрт бол миний хувьд бас нөгөө биднийг одоо энэ тендер худалдаа авалтанд энэ төрийнхэн мөнгө их хийдэг. Одоо авилгал одоо янз бүрийн нөгөө юм янз бүрийн хувь хэмжээ яриад байдаг. За энийг бид нар бас иргэд рүүгээ бас яаж ажиллах вэ гэхээр би сая дөнгөс ажиллаа аваад худалдаа авахынхаа үнэлгээний одоо нөгөө ажлын хэсэг хуралддаг заалыг тогтчулж. За энэ дээр дэлгэцтэй, дэлгэцнээр харж, камертай, дуу бичлэгтэй. Ингээд тэр үнэлгээний 7-8 хүн ороод үнэлгээг хороогоо хуралдуулаад шийдвэрээ гаргаад явна. Хэрвээ энэ асуудал дээр маргаан гарах юм бол бид нар тэр бичлэгийг буцааж үздэг. Энийг ил тод болгоё гэж. Ингээд ирэхэд бас иргэдийн нөгөө эргэлзээ, нөгөө аж ахуйн нэгжүүдийн эргэлзээнүүд бас гайгүй байх гэдэг. Ер нь төрийн юмыг өдөр бас жоохон шилэн байлгая гэдэг. Тэгээ сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийн сангуудын бас бид нар төслүүдийг иргэдэд олгодог. Энийг ч гэсэн бид нар нээлттэй болгоё гэж. Иргэд харддаг. За хин тэрийг авчив, тэ? Хиний хүн авч. Одоо бид нар бол тэгж хардаг ш нөгөө сум хөгжүүлсэн дээр сумын цас дээр хинт өгчв, хамаатан сарнууд огчлоо ч гэдэг юм. Найз нөхдөд өгчлөө. Ийм байдлыг бид нар бас байхгүй болох юм бүгдийн ийм шилэн маягаар болгоё. Ингээд ер нь ийм захин маягт нь оруулъя, шилэн маягаар явъя л гэдэг ийм зорилтойгоо ажиллаж байна. Харин одоо иргэдийн хардалт гэдэг зүйл өөрөө ингээд яг ингээд бодит нөхцөл байдалтай нь харьцуулаад харахад зарим талдаа хэтэрхий худал буруу хардталтан дээр үндэслээд нийгэмд асар их стресс бохимдол үүсээд за тэгээд энд төрийн байгууллагт үнэхэр чин сэтгэлээсээ энэ асуудлыг шийдэхин төлөө улс орныхоо төлөө нутаг орныхоо төлөө ажиллаж байгаа хүмүүсийн одоо өстой жижигрээс ахуулаад засаг дарга хүртлийн хүмүүсийн хөдөлмөр сэтгэлийг л үнэгөөдүүлэх үгүйсгэх энэ хандлага дээр их харамсал төрүүлж байна. Яг ингээд уулзаад үзэхлээр шин сэтгэлээсээ ажиллаа хийж байгаа төрийн жинхэнэ албан хаагч нар бол маш их л байна. Энэ нь ер нь одоо яг нөгөө сошиал гэдэг юм чинь бас үнийг бол бас нэг алуул алхаар болчиход байна. Ер нь эвгүй байдал орсон. Ер нь муугар бодох юм бол тий зөвхөн одоо яг өөрийнх нь таалагдаагүй хүнтэйгээ шууд ямар нэгэн байдлаар сошиал дээр муулаад янз бүрийн байдлаар гэхэл тэр хүний нэр хүнд асар өмж шин. Тэгэхээр би бол сая бид нар засгийн газрын өргөцсөн уралдаан дээр аймгийн засаг дарга нар ч гэсэн бас хуулжийн сайдд бол одоо энэ сошиалыг жоохон хямгаж өгөөч тий энэ олон нөгөө номер дугаарыг нөгөө юнит л одоо мобиконс янз бүрийн дугааруудыг аваад тэгээ пэс хаяг янз бүрийн нээж байна. Энэ дээр жоохон хязгаар тавьж өгөөч. Хүний эрх хэрэгжүүлээ хязгаарлаж юм хийх гэсэн үнийг харлуулж байна. Тэгэхээр тэр хүн чинь нөгөө сайхан ажлыг гэсэн итгэл үнэмшил байхгүй болчих жоох. Ер нь баг халширч байгаа. Тий. Ер нь ингээд бас ингээд төрд ажиллаж жоохон юм хийх юм бол буцаага буудаад тэгэхээр цаашаа дэмэж ингэж үтэйгээ жоохон зориг мохдог ч юм уу. Иймэрхүү байдал бол ер нь энэ оройн үеийн нийгэмд бол бас хэтэрхий явж байна. Тэгэхээр энийг бас бид нар бас жоохон тэнцвэртэй байдаг байхгүй бол одоо энэ хэвлэлийг ч гэсэн бас мэдээллийг ч гэсэн бид нар бас ингээд жигд хүртээлт өгдөг байх тийм нэгийг бас тэрхүү харлуулахгүй байх тал дээр бас жоохон анхаарахгүй бол бас болохгүй байна л гэж хараад байна. За мэдээж бол улс төрийн албан тушаал харьцаж байгаа. Гэхдээ улс төржилт гэдэг зүйл бол нэг юм тухайн цаг үеийн моментод бинийгээ нуцсан дарах гэсэн нэг юм тэмцэл шиг ингээд бас л харагддаг болчихлоо. Таны хувьд ер нь өөрийнхөө үйл ажиллагаанд улс төржилтийг одоо гааруулахгүй байх энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Та ер нь хэрэг улс төрждөг үү? За би бол өөрийгөө ер нь улс төрждөг гэж боддог. Улс төржихгүй ч гэж боддог. Яагаад гэвэл би ч өмнө бас нөгөө хувийн бас аж ахуйн нэгжтэй явж байсан. Янз бүрийн төр засгийн үед бас ажиллаж байсан. Өөрөө ч энд нь бас хэлмэгдэж явсан бас наан цаана гэдэг. Тийм болохоор би бас юм хийх гэж байгаа. Тэр тусмаа энэ сайхан залуу бизнес эрхлэгчдийг дэмжих. Тэдний буруу байхгүй ш. Нийгэм тэнийгээ дэмжих тэр хүмүүсийн эрх ашгүй одоо өөрийнх нь бодол байхгүй юу. Тэгэхээр би бол юм хийх гэж байгаа нэг бол дэмжинэ. Энэ дээр бол нам хар гэж ялахгүй. Хоёр хүн бизнес хийх гээд ороод ирэхэд нэг нь хоёулаа өөр намынх байвал одоо өөрийнхөө намыг дэмждэг. Энэ бол утгагүй. Яг хийх гэж байгаа шудраг хүнэл бид дэмжих хэрэгтэй маа гэдэг би байрсан байран дээр л байдгийг. Засаг даргын албан тушаалыг бид нар их л том синти дээр суугаад л ингээд том даргуулчлаа гэж бодох юм. Ирж байгаа үүрэг хариуцлага бас их юм жижигээс ахвала том хүртлээ аж ахуйн бүхэл ажилд орох юм. Тэнд байгаа нэг газар унчихсан цаснаас ахвалаад л том тэрбумын тендер хүртэл санаа тавих юм шаардлагатай ажил юм. Аж ахуйн энэ ажил өрн танд хэр хариуцлагатай
үүрэг дарамтуулж байна. Мэдээж хүн харахад бол аймгийн цэц дарга нэг л том хүн шиг харагддаг. Гэхдээ бол энэ маань бол бас хүндтэй бөгөөд хамгийн сүүл хариуцлагатай. Тэгээ мэдээж хүн бүхэл зовлон жаргал энэ амьдрал хослол явж байдаг. Тэгээд бүхэл Энтийн аймгийн иргэдийн зовлон жаргалыг бас үрхэл өстэй. Зов хүйд нь дагаж зовж, жарах хүйд нь жаргаж явах хэрэгтэй гэж ойлгоод. Ядарсан хүн орж ирээд юм гоохот бол тэгэл гэр оронгүй боллоо, одоо нөхөрс өдөр архиулаа, зодуулчлаач гэдэг юм. Одоо ингээд гэр оронгүй болчлаа, айлын армын хотод амьдарч юм гээл маш их хүн орж ирж өдөр бол бид нар 5 дахь болгонд иргэдтэйгээ уулздаг. Энэ бүх зовлон гэж бас хуваалцаа сууж байна. Тэрийг сонсохгүй сууж болохгүй. Тэрийг бас шийдвэрлэхийн төлөө байх хэрэгтэй. Мэдээж бид нар иргэдэл бас одоо байгаа үедээ бас боломжоор тусалж явахгүй бол одоо бид нар ямар аймгийн цэцэг гिचэл би наадах наад хамаагүй том бүтээн байгуулалтууд энэ аймаг орны хөгжил яриад ингээд агарын юм яриад тэгвэл бид нар бол буухгүй шүү дээ. Ер нь бол хөрсөн дээр бол гэж ойлгодог шүү дээ. Томоогүй гэмэрч юм асуулт. Та дарга болоод ер нь хүн солио танаа баг яав. Одоо нэг дараа солигдохоор хуугараа халагддаг гэж бас нэг тийм юм байдаг шүү. Ер нь бол хуучин яг багаар ажиллаж байгаа. За миний хувьд бол орлогч хийж байгаа цэцэг болсон. За орлогчийн мэдээж оронтой гарна. Энэ дээр бол би бас өмнө 2016-аас 20 онд хурлын дараагаар ажиллаж байсан. Бас тулхтай тогттой яг юм төрийн бас юм хуульч хүн байдаг. Энийг бас би өөрөөр ажилласан. Яагаад гэвэл төрийн мэдлэг бас надад хэрэгтэй. Яагаад өмнө бол би бас нэг төрийн албанд бас 8 жил ажиллаж байгаа. Ер нь хувийн салбарт ажиллаж байгаад орж ирсэн. Хүн төрхөөсөө дарга байдаг юм аа гэдгийг би бол дотроо хүмүүс ч хэлдэг. Тэгэхээр мэдэхгүй зүйлээ хүмүүс асууж явах хэрэгтэй. Тэгэхээр алдаа оноогоо хүн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ямар ч гэсэн хууль тал төрийнхөө бас шийдвэр юм дээр бас төрд олон жил ажилласан. Орлогчоор авсан. Тэрнээс бас асууж ярих зүйлүүд байдаг. Тэгэж зөвшөлдсөн явдгийг. За аймагт ер нь одоо хөгжлийн аялал жуулчлалаас өөр ямар нөөц байна? Та бүхэн бас мэдээж одоо нөгөө эдийн засгаас солонгоруулах гэдэг шиг аймгийнхаа бас бусад нөөцүүдийг бусад боломжуудыг тооцож байгаа. Ер нь манай аймгийн хувьд яг түрүү хэлжсэн шүү дээ. Улаанбаатартай хил залгаа ойрхон 300 км. Тэгэхээр манай дээр бол яг ер нь зах зээл нь бол нэг тийм хумигдмал юм. Ягаад гэвэл одоо л хүмүүс манайх бараа авчирдаг тийм хотоос бараа авч, Ирэнээс бараа авчирч 5-10 цагаас нэм зарддаг. Энэ маань бол жоо хумигдаад ирж. Ягаад гэвэл зах зээл нь Улаанбаатарт байгаа байхгүй. Хүн цагаан сарынхаа бэлдэн хүүхдийн хувцсыг бэлдэхдээ одоо засмал зомтой болцсон, айл болгон машинтай болцсон. Ерөөсөө Улаанбаатар руу зах зээл юу борлуулалт яваад байгаа. Тэгэхээр манай Хинтээ аймгийн хувьд бол би юу гэж боддог вэ? Үйлдвэрлэл байх хэрэгтэй байна л. 103 аймгийн сон одоо томоохон үйлдвэрүүд барих хэрэгтэй байна. Одоо жишээ нь бол би бол энэ махны үйлдвэрийг тэгээд тэр тусмаа дайвар бүтээгдэхүүний үйлдвэр. Үүнээс гарч байгаа одоо нөгөө хаягдж байгаа ясны үйлдвэр. Тэгээд яснаас гарч явах юм бол боцо зөндөө шүү дээ. Одоо нөгөө ясны тос шүүл тэгээд савнгийн бүтээгдэхүүн. Тэгээд яснаас ч нөгөө хамгийн үнэтэй зүйл гарах юм бол нөгөө эмийн гадна бүрхүүд хийдэг желатин гэдэг юм бүтээгдэхүүд бол шүнтэй дэлхийн зах зээл дээр. Тэгэхээр энийг бас хөгжлийг гаргаад тэр үйлдвэрийг оруулж ирэх юм бол ажлын байр нэмэгдэх ийм боломжтой юм гэж байна. Тэрнээс бол одоо энэ худалдаа 8 одоо хуучнаар бол ганцхан 8 шүү дээ. Энэ бол хөгжихгүй маа гэдэг харагдаад байна. Тэгээ яг энэ чиглэлээр та одоо ямар алхам хийх төлөвлөгөөтэй байна? Ер нь миний гонц барьж байгаа нь махны чиглэлээр тэр тусмаа дайвар бүтээгдэхүүн, тэгээ хогны үйлдвэрлэл гэдэг дээр би бас сая хотоор явахдаа бас ганц нэг ус гадны байгууллагын хүмүүстэй бас уулзаад манай дээр хэрэгжүүлэх боломж юу байна гэдэг. Яг үедээ судалгаа хийж байгаа. За хогны үйлдвэр хий. Манай аймгийн хог хэрэг гарах хэрэглэн байна уу гэдгийг судалгаа хийгээд гэсэн. За яг тэр дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр бас анхаарч өгөөч. Манай 103 аймаг бол малын тоогоор бол маш том шүү дээ. Ер нь Улаанбаатарын наадлын зах зээлийг ерөөхдөө хангаж явдаг. Манай аймгийн хувьд ч гэсэн. Тэгэхээр бол манад юу байна? Мал байна. Малаас гарч байгаа юу байна? Хаягдсан мөл байна. Яс байна. Яснаас гарч байгаа юу байна? Одоо мал махнаас гарч байгаа юм чинь нөгөө гиз бүх юм чинь хогн дээр хаягдаад байгаа байхгүй. Зүгээр л очиод машинаар хаягдаж. Тэгэхээр эндээс бид нэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болох юм одоо хийх ёстой маа гэж харагдаад. Хайрын юм маань хаягдаад байгаа. Энээс эхлэе гэж бодож байгаа. Ер нь бол айл болох юм. Үйлдвэр талаас жижиг дайвар бүтээгдэхүүн үйлдвэр малаас гарч байгаа түүхийд их үйлдвэрдэл анхаарал гэж бодож байна. Хинтээ аймаг бол мэдээж бас мал аж ахуйг одоо өргөн дэлгэр Монгол Улсын хэмжээнд бас өндөр дээгүүрт авч чаддаг юм байна. Тэгэхээр мал аж ахуйн чиглэлээр малч иргэдэд дэмжих чиглэлээр малч иргэдийнхэн одоо эрсдлийг хамгаалах боломжийг нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого одоо танаа баг жишээ нь төлөвлөж дэвшүүлж ажиллаж байна. За яг манай аймгийн хувьд бол 4.8 сая толгой малтай. Улсын хэмжээнд бол аргийн 5 даа явдаг. За ингээд ирэхээр ер нь та бүхэн мэдж байгаа ер нь байгалийн маань ер нь бэлчээрийн даац гэдэг бол зүйл алдагдж байгаа. Тэгэхээр бид нар бол ганц бодлого бол малын тоон дээр биш чанар дээр анхаарай гэдэг дээр бол бас малчтайгаа
сум дээр явахдаа багуудтайхаа малчтайгаа бол энийг бол ярьдаг. Энийг бол манай малчид бол сүүлийн үед их дэмжиж байгаа. Бид нар бол малын тоо чанаргүй одоо тоон дээрээс чанартай цөөхөн мал дээр одоо зах зээл борлогдох одоо махны чиглэлэр ч байдаг юм те сүүд цагаан эдний чиглэлэр юм. Яг энэ хоршоо пример баягаар хөгжүүлэх нь зүйтэй маа гэдэг бас малчдын маань ихэнх хувь нь бол бас энийг дэмждэг болсон. Тэгэхээр бас бид нар бол яг энийг бол баримтж ажиллая цаашдынхаа бол гэж бодож байгаа. Бэлчээрийн дац ер нь хэр ноцтой төвшөнд байгаа. Ер нь одоогийн нөхцөл бол ер нь бэлчээрийн дац бол хэтэрчээд байгаа шүү дээ. Тий. Тэгээ ерөнхийдөө бол сүүлийн үед бол байгууллага шиг цуд цухантай холбоотой Энтийн аймаг руу бол ер нь бас сүүлийн 2 жил уншлах сайхан гэдгээр бол Баруун аймаг, Төв аймгийн бас малчид бүх иргэд бол маш их орж ирж байгаа. Тэгээ бидний ямар үндсэн хууль дээр бол мал өхий иргэн хаач байж болох одоо заалт нь байгаа байх чинь бидний ямар тэдийг хөөж явуулах юм ч үндэслэл байхгүй. Тэгэхээр яалтчгүй тэгээд аймаг орон нутгад шилж хөдөлгөөн янз бүрийн асуудлууд тэгээд үнийгээ дагаад нөгөө малын гоц салдвар төвчнүүд бас сүүлийн үед аймаг руу нэгж байгаа. Сүүлийн 3 4 жил бол малын гоц салдварт бол гайгүй байсан шүү дээ. Энэ жил бас энэ малын шилжилттэй холбоотойгоор бол янз бүрийн одоо шинээр хүртэл одоо өхрийн товрог төвчин гэх мэт энэ өвчнүүд бас манай дээр бас 1-2 сум дээр бас гараад байгаа. Улс төрчдийн хоорондын ойлголцол бол мэдээж ажил явахад за ард нийтийн амьдрал одоо тогтвортой байхад хамгийн чухал нөлөөтэй. Хинтээ аймгийн хувьд бол мэдээж шийдвэр гаргах төвшөнд маш нөлөөтэй улс төрчдийг бол сонгож бэлтгэсэн байна. Нутаг орны удирдлагуудаас би асуудаг л да. Тойргоос сонгогдсон улсын хурлын гишүүдтэйгээ хэрхэн ойлголцож хамтарч ажиллаж байна вэ гэж. Тэгэхээр одоо танай аймагт бол хамгийн том даваа тал болж байгаа. Засаг дараагаар ажиллаж исэн хүмүүс маань олон түмний итгэлийг хүлээгээд улсын хурлын гишүүн боллоо. Тэгэхээр энэ ойлголцол илүү хурд, илүү амжилт бий болохын боломжийг нээх болов уу гэж бодож байна. Энэ нь бол нэг бодлоо даваа тал байхгүй. Яг тэгвэл би орлогчоор нь ажиллаж ирсэн юм. Дарагтайгаа ойлголцдог. Тийм болохоор их хурлын төвшин дээр бол бид нар ойлголцоод ажиллаа ярилцаад нэг нөгөө. Ер нь яг өмнө би ч орлогчоор ажиллаж байхдаа өмнөх хурлын гишүүдтэй бол би хацдаг байсан шүү дээ. Ер нь бол яг мэдлээд за тэр байна л гэж ярьдаг байсан болохоос яг одоо бол яг ойлгосон төвшин дээр бол маш ойрхон болчихж байгаа байхгүй. Боломж бүрдээд ирж байна. Тэгэхээр манай бас их хурлын гишүүдээр бид нар айхтар ус төржил юмуд байдаггүй. Яагаад гэвэл бид нар ер нь тийм арчил талдаа манай намын хорооч байт юм. Одоо альва нэгэн бид нар сонгуул шат шатны сонгуул сүүлийн үед ялд байгуулсан маань бол бидний одоо юу гэдэг нэгийг ойлгодог юм хамт хил юу байгаа юм л да. Тэгээд саяын ч гэсэн бас томилгоо дээр бол янз бүрийн нэр дэвшигч өрсөлдөх, хоорондоо нэгийг муулах, нэгийг буудах ийм байдал бол ер нь үсээгүй. Тэгэхээр бол дээрээс бас их хурлын гишүүд ерөнхий сайд ерөнхийлөгчдөө ер нь бодлогоор л явдаг. Нэгнийхээ үгийг сонсдог. Нэгнийхээ ажлыг дэмждэг. Ийм ч утгаараа бас манай Хинтээ аймаг бол бусад аймгийг бодох юм бол бас манай хувьд бол бас энэ одоо засаглаж байгаа хүнийх нь хувьд бол ажиллах боломжийг нээж өгдөг. Ийм доктор сууршилтад байж бодлогоор дэмжиж явдаг л гэж хэлээ даа. За төрийн албан хаагчдын дунд одоо ингээд би мэдээж эн чинь бас нэг удирдлага солигдно гэдэг чинь нэг салхи сэвэлзэж байгаа шүү дээ. Иргэд бол төрийн албыг илүү нээлттэй байгаасаа, хурдан шуурхай байгаасаа, ёс зүйтэй байгаасаа, бидний асуудлыг чин сэтгэлээсээ хүлээж авч шийдвэрлэдэг байгаасаа, орчин цагт ялангуяа шин цагийн иргэд бол үйлчилгээний соёл нь өөрөө стандарт цаг үетэйгээ хөл нийлүүлсэн байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр та одоо энэ нутаг орны засаг захиргааг удирдах байгаа хүний хувьд өөрийн багт байгаа энэ албан хаагчдыг яг энэ чиглэлд илүү нээх чиглэх тал руу бас ямар бодлого баримталж байна. Иргэдийн хүлээлтэд нийцэх ямар алхмыг хийхээр төлөвлөж байна. Мэдээж төрийн албыг чадахжуулна гэж бид нар ярьдаг. Төрийн албаны шалгалт гэдэг хууль тогтоомжийн дагуу шалгалт авдаг. Энэ дээр бол ганц авдаггүй юм хүний харьцаан дээр нэг авдаггүй шүү дээ. Одоо ёс суртахуун юу гэдгийг тэр тал дээр бол анхаардаг. Тэгэхээр бол би юуг голч ирэх жилээс бол одоо тэр яг энэ саяын 20 он ковидын нөхцөл байдал гэдэг мэдээ сургалт янз бүрийн юмуд бол хийгдсэн гэнэ 50% дүүргэлттэй нөгөө хичээл сургалт дээр хаагдсан байсан. Тэгэхээр ирэх жил бол би бас төрийн албан хаагч нар тусмаа энэ аймаг хурлын төлөөлөгч нар тэр бас нэг сургалт янз бүрийн тийм авъя гэж яг ёс суртахуун бас хөвгөдөө харьцах тадаасаа хоёрт мэдээж өөрийгөө авч явах асуудал дээр ч байд юм уу. Ер нь өөрийнхөө ёс зүйг өөрийгөө бас хүн мэддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй сүүлийн үед бол мэдээж одоо нам тагсан хүмүүсийн цүнх хөрсөн юм сэтгэхүйтэй
төрлөө орвол, дарга болно, тамга барьчвал одоо баян болно гэдэг юм уу. Иймэрхүү залуучууд маш их олширсан яг үүнд бол. Тэгэхээр энэ ёс суртахууны бий бол бас жоохон одоо байгаа энэ үеийн бас хүмүүсийн хүмүүжил юм болсон юм уу? Ерөөсөө юм харж байгаа сошиал ертөнцөд харж байгаа юм нь гэнтэг нөгөө үеийнхэн найз нөхөр нэг нөхрийг цүнхийг барьж явж байгаа дарга болчтой. Тэгэхээр яг тэр сэтгэхгүйгээр хараад байна гэж би хараад байна. Тэгэхээр залуучуудад тусмаа энэ төрд ажиллаж байгаа усуд яа жоохон ёс суртахуун бас нөгөө ухамсар дээр жоохон анхаарч ажиллавал зүгээр юм байна л гэж бодож. Бас юм жоохон сонсдог байх хэрэгтэй. Залуучууд орон нутагт ажиллаж амьдрах. За ялангуяа одоо энэ орон нутгаас төрж өссөн залуучууд эргэж мэрэгжил эзэмшээд юм уу, боловсрол эзэмшээд эргээд ирэхэд хэр нээлттэйгээр хүлээж авдаг. Орон нутагт ажиллаж амьдрах залуучуудын сонирхлыг өдөөх сэдэх энэ нь бол бас улс их орны нийт одоо хөгжлийн асуудал, нийслэлийн төвдрөл гэдэг ч юм уу, тийм ээ, орон нутгийн хөгжил гэдэг ч юм энэ асуудлуудаас чухал нөлөөтэй зүйл болоод байна л да. Энэ бол мэдээж хамгийн аймагт бол ганц тулгамдаад байгаа асуудал энэ байна. Яг залуу боловсон хүчин бол Хинтээ аймагт гэж ажиллах нөхцөл бол одоо бүрдэж өгөхгүй. Ер нь ихэнх одоо боловсон одоо яг дээд сургууль төгссөн залуучууд маань бол ер нь хот руу төвлөрөөд хот руу явах юм уурчмсал. Тэгэхээр бид нар бол энэ жил 2020-24 онд бол засгийн мөрийн хөтөлбөрөөр босгогдсон. Зөвгийн үүргээд арга хэмжээ хэрэгжүүлж байна. За энэ маань бол нэг сан байгуулад эндээсээ бид нар нөгөө дутагдaltaй боловсон хүчнийхээ судалгаа гаргаад залуучуудыг бас татаж аймаг орон нутгад ажиллахын тулд төгс хэнгийн оюутнуудыг бид нар жижигхэн төлбөрийг нь даагаад тэгээд 3 жилээр ингээд аймагт ажиллах боломжийг бүрдүүлье. Гээд одоо энэ санхүү талын бол ингээд шийдвэрлэж явж байгаа. За хоёр тэгвэл бид нар Хинтийг орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж байна. За энэ ямар учиртай гэхээр яг эхний шатан дээр бол бид нар бас төрөмж компани одоо өмнөх жил бол ингээд үйл ажиллагааг нь эхлүүлээд ингээд энэ жилийн үед бол 60 айлын орон сууц ингээд баригдаж байгаа. За эндээ бол бид нар залуучуудад өрхөө амруулъя. Энийгээ бол бодлогоор дэмжье. Ирсэн одоо нөгөө ажиллагаар ирсэн залуучуудын орон байрны асуудлыг эхний ээлжинд шийдэд өгье тийм. Энэ хоёулаараа бид нар бас ингээд эхний алхмуудыг бол залуучууд боловсролын чиглэлээр бол ажиллаа явж байгаа. Энэ шийдэх нөхцөл нь ер нь ямар байдгийг орон нутагт залуучууд сонирхож байгаа бол орон сууцаар ингээд шууд хангацдаг юм уу, хөнгөлтөө нөхцөл олгодог юм уу? Яагаад? За энэ бол эхний алхам бид нар орон сууцаа бариад эхэлж байгаа. За дараагийн алхам бид нар залуучуудаа ажил татахын тулд мэдээж шууд өнгөө оруулахгүй шүү дээ. Мэдээж боломжоор за ирээд ажиллая. Тэгвэл бид нар бас зөвгөө өөрөөс юм уу эсвэл дараагийн сан одоо юу гэдэг эхний ээлжинд 10% төлж чадахгүй залуучууд зөндөө байгаа шүү дээ. Энийг бид нар бас тодорхой хэмжээнд залуучуудынхаа дэмжихийн сангийн эсвэл бүрдүүлье. Эндээсээ тэр залуучдад боломж олгоод эхний 10%-ийн урьдчилгааг нь одоо бид нар гэрээгээр хийгээд ажиллах 5 жилийн гэрээ байгуулдаг ч юм уу. Тэгээд ипотекийн зээлд хамруулах ч байдаг юм уу. Иймэрхүү байдлаар бас гарц юунууд байна гэдэг дээр бид нар судлаад ингээд явж байгаа л да. Цахим шилжилт гэдэг одоо том өрнөл Монгол Улсын хэмжээнд өрнөж байна л да. За яг шүүмжлэлтэйч талууд байна. Зохиомлоор бас л одоо харуулах гэсэн оролдлогууд ч байна. Гэхдээ хүссэн үсээгүй энэ бол өргөн удам газар нутагтай, тархмал одоо сууршилтай энэ Монгол Улсын онцлогт бол туйлын чухал нөлөөтэй хөгжлийн том алхам болж байна. Хинтээ аймгийн хувьд цахим шилжилт танаа нутаг орны тухай тэр амжилттай хэрэгжиж байна. Бас үр дүн ямар байдалтай гарч байна. Мэдээж энэ цахим бол маш их сайн явж байгаа. Манай аймгийн хувьд ч гэсэн. За энэ жил ч гэсэн бид нар бас энэ төсвүүдээр тодорхой хэмжээ одоо нөгөө зөвшөөрлүүдийг цахимд оруулъя гэдэг бид сая судалгаа хийгээд явж байна л да. Тэгээд сая бол бид нар тухайн нөгөө компаниудаас өмнө саналуудаа авлаа. Бас нэлээд үнэтэй байд юм байна. 100 нийт төсөв нь 228 сая. Бид нар яг 4 төрлийн үйлчлэгийг цахимаар оруулах. За энэ нэгт согтууруулах юм да, тийм үү? Нөгөө тусгай зөвшөөрлийн нөгөө юу шүү дээ. Тэрийг нэгт оруулъя гэж. Хоёрт нөгөө эрүүл мэндийн салбаруудын тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг цахимаар авдаг болъё. Гэт энийг бүх юмнуудыг ингээд оруулаад 4 төрлийнхөө тусгай зөвшөөрлийг оруулъя гэж сая бид нар судалгаа авах 165 гэж шууд. Тэгээд нийт нөгөө програмаар юмд оруулаад ирэх нь 228 сая төгрөг ингээд ороод ирж байгаа байхгүй. Тэгээд бид энийг төсвүүдээр оруулах уу яах уу гэж ингээд яриад байжлаа. Эсвэл манай нэг Хинтээ сайт байдгийг. Тэрэн дээрээ эсвэл эхний ээлжинд арай хямд юу оролтохоор оруулчих. Тэн дээр иргэд зөвшөөрлөө авахдаа тэн дээр өөрсдөө цахим дээр бүх юмудаа оруулаад манайх руу шивэдэж шүү дээ. Хөгжлийн бодлогын юм дээр тэндээс юм татаж аваад буцаага зөвшөөрлийг илгээдэг юм аяг дээр оруулаад яг эхний ээлжинд тэгээд ер нь энэ цахим руу шилжих юм дээр бид нар нэлээд анхаарч. Ер нь төрийн үйлчлэг хүн сурталгүй байлгах. Энэ цаас гэдэг юм чи бас үйлдэл бас маш их болцсон. Энэ дээр бол бас бид нар бодгойгоо төвшөнд тодорхой хэмжээний мөнгө тавиал ингээд ажиллаж байгаа. Ингээд та бүхэн яриаг ерөнхийд нь ингээд төлхөр өгнүүдээр нь бацах юм бол юу гэдгийг дэд үтсийн хөгжөөл, аялал жуулчлал, зам харгуй, цахим хөгжөөл гэх мэтчлэн орон нутгийн хөгжлийг л ингээд цогцоор нь ярьж байна. Тэр дунд хүний хөгжилж яригдж байна. Тэр албан хаагчдын ур чадварын хөгжилж яригдж байна. Орон нутгийн хөгжил гэдэг нэг ойлголт байгаа.
Энэ орон нутгийн хөгжлийг бид нар 30 жил хүлээж байна. Одоо юу гэдгийг Улаанбаатар хот руу нийт хүн амынхан тийм хагас нь төвлөрч гисэн. Энэ бол мэдээж хөгжлийг л дагаж яваа хүмүүсийн хэрэлт. Орон нутгад бас бүр өөр өөрсдийнхөө ард иргэдийг доктортой сайхан барьдаг, хэрэгцээг нь хангадаг, хүсэл шаардлагад нь нийцдэг хөгжлийг зохицоочих юм бол бид нар энэ өргөн удам газар нутагта өөр өөрсдийн онцлогийг шингээсэн 21 аймагтай аж төрж амьдрах боломжтой сэтгүүлч миний хувьд ингээ Монгол хар нэг одоо бүтэн тойроо сурвалжлага хийж байхдаа бол тун сайн ойлгож үүний тул нэг дуу хоолойгоо өгөх юм сан гэж бодож байгаа. Та орон нутаг гэдэг зүйлээ, орон нутгийн хөгжил гэдэг зүйлийг яаж хардаг вэ? Таны өөрийн одоо бодлыг, хувийн бодлыг сонс. Би бол орон нутгийн хөгжлийг бол айхтар байшин сав юугаар нь бол харддаггүй. Тухай тэр одоо иргэдийн амжиргааны түвшин хэрхэн сайжирсныг л харагдаж байгаа байхгүй. Одоо өнөөдөр бид нар нөгөө иргэдийн нөгөө толгооноор үйлчлүүлэх иргэд байна шүү дээ. Энийг мань тоо өгн хуучин бол одоо толооны бараанд хамрагдуулаад байлан улс төрөөр оноо аваад байна шүү дээ. Хүмүүс нөгөө толоо өгөөд ингэж халамжлал байвал эний харин эсрэгээр бид нар энэ толооныг багасгах хэрэгтэй, энэ халамжийг багасгах хэрэгтэй. Энэ хүүхдэд өгчгөө 100 мянга энэ маань за яг ковидын үегээл бас яг хэрэгцээтэй газар үнэхээр хэрэгцээтэй байгаа. Одоо бол энэ ажиллах боловсрол чинь ковидтэй холбоотой бид нар гэж яриад байгаа болохоос биш яг үүндээ хүүхдийн зүйтэй холбоотой байхгүй. Өнөөдөр яг ажил хийх хүн олдохгүй, яг үйлчлэгийн салбар дээр бол өөр ажил хийх хүн ч болохгүй байсан. Яг бол 5 хүүхдтэй 500 мянган цаас аваад суудаг юм шиг. Тэгэхээр энэ дээр бид нар бас төр засгаас бас бодлого барьмаар юм гэж харагдчих. Халамжийн бодлого. Тий. Хүнсний эрхийн бичиг танай аймаг дээр 50%, 50 орчим хувиар буурсан байна тийм өнгөрсөн жилийнхаас харьцуулахад. Ер нь ажилгүйдлийн эсрэг бас авч хэрэгжүүлэх арга хэмжээ. Нөгөө томоохон үйлдвэрүүд энэ аял жуулчлалыг дагсан ажлын байрууд. За тэгээд түүнд энэ хүмүүсийг бэлдэх асуудлаар бас цогц бодлого боловсруулагдаж байгаа байх. Та энэ тал дээр ямар? За яг толооны гэхээр одоо бид нар эхнээс эхлээд одоо Бамна Хинтээ аймгийн Баян болсон гэхэд одоо энэ нөгөө толооны юу одоо өрөхгүй болчихж байгаа байхгүй. Эхнээсээ ингээд арга хэмжээ аваа явц. Тэгээд бусад сундууд одоо Норлон гэхээ сая бас замаад ийм айлууд байдгийг энэ айлуудаа бас ингээд ажилтаа төрөлтөө эхнээс нь болгоод эхэлж байгаа байхгүй. Бодлогоор одоо тэр нэг өрхөөс нэг хүн ажилд оруулаад за хувийн компани ч өнөө газар үйлчлэх цэвэрлэгч эсвэл туслах малчин ч байдаг. Ингээд нөгөө юунаас нь гарах ингээд дараагийн сум Норлон бас ингээд бэлтгэл байдалд ороод ингээд манай бас сундын засвар бас энэ дэр нэлээд бас ажиллаж байгаа. Энэний маань цаана мэдээж хүнийг ажилдаа болгож л байж тэр нөгөө толооноос салгана шүү дээ. Тэгэхээр яг хөө энэ ажлууд нь бас сайн хийгдээд ирэхэд бас боломжийн харагдаад байгаа. Гэхдээ мэдээж ажлын байр гэдэг ингээд яхаар одоо манай халамж төр бол ажлын байр маш их байна. Ингээд одоо ийм ажил авнаа гэдэг. Тэнгууд иргэд очиод яг үнэндээ тэр ажилд ордоггүй байхгүй. Тэгсэн мөртлөө ажлын байр олдохгүй байна. Биднэрт ажиллах боломж нэгдэхгүй байна. Тэгэхээр иргэдэд би юу гэж ойлгох вэ гэхээр яг одоо энэ миний өмнө яриад байгаа нөгөө сургалт одоо хүний тархи толгоонд ажил хөдөлмөр хийж иж өөрийгөө хөгжүүлнэ, өөр хүүхдэд хичээнэ, цаашид аймаг орн маань хөгжих юм аа, цааш бол улс орны маань хөгжил та хэдийн маань хүч хөдөлмөр хэрэгтэй юм шүү гэдгийг бас энэ ерөнхий боловсролын сургуульд юм ихтэй сургуульд нь бас энэ талын мэдлэгийн юмнуудыг бас жоохон ухамсарынхын талд нь оруулж өгмөр юм гэж боддیں۔ Тэрнээс бол одоо манай ганц сэтгэхгүй залуучууд маань дээд сургуульд өгсөн л болоо. Цааш ямар зорилгогүй болчих واخ. Юу хийх үү гэдэг дээр. Тэгээд мэдээж зах зээл нь хаана юм хийгсэн залуучууд яагаад хот руу ороод байна гэдээ харахаар тэнд зах зээл нь байгаа байхгүй. Тэнд очиж бизнес хийх юм бол худалдаа авалт байгаа байхгүй. Хинтэд одоо хийя гэж бодох юм бол мэдээж тэнд одоо нэг юу гэдгийг одоо гутлын юм ч юм уу гутлын одоо нэг үйлдвэр барья гэж бодвол Улаанбаатар. Тэгвэл тэр хэрэглээ нь бол тэр хүн амаас шалтгаалаад борлуулалт маш сайн байна шүү дээ. Хинтээ аймагт хийчих юм бол тэрийг нь авах хэрэглэгч нь цөөхөн байх. Энэ жишээгээр нөгөө урсгал маань бас ийшээ Улаанбаатар руугаа төлрөөд байгаа юм болов. Тэгэхээр бид нар нааш нь орон нутг руугаа бас үйлдвэрлэл юмудаа сайн хөгжүүл. Тэгэхээр хөгжүүлэхийн тулд жижиг үйлдвэрүүд хэрэггүй маа. Томоохон үйлдвэрүүд нь бас орон нутг руу хөгжсөн зүйл юм байна гэж хараад байгаа. Улаанбаатарт биш. Улаанбаатар л яг зах зээл нь байгаа юм чи жижиг юмуд байхад бол дагаа хөгжиж шүү. Тэгэхээр буцаагаад том үйлдвэрлэлүүдийг бол асламл одоо энэ улс аймагуудад руу бас хөгжүүлэх зүйл юм байна гэж хараад байгаа. Би зүгээр танаас нэг асуулт асуухад одоо аймгийн төв дээр орон нутгийн хэмжээнд аймгийн нийт иргэдийн хэмжээнд төрийн бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төрийн одоо газар хэлтсүүд агентлагууд байна л да. За халамжийн хэлтс гэж байна, эрүүл мэндийн газар гэж байна, онцгой байдал гэдэг ингээд тусгай хэрэгцээтэй өөрсдийн байр суурь шаардлагатай ийм зүйлсүүд байна. Гэхдээ төрийн үйлчилгээ нөгөө нэгтгэх нэг цонхоор нэг цэгээр үйлчлэх энэ бодлогын хүрээнд
ингээд тустай байшинтай байх хэрэгтэй ер нь. Та юу гэж боддог? Одоо ингээд тустай байшинтай байдаг юм. Би аймгийн төв болгон дээр очихлаар л тэр энэ гэл ингээд бүгд нэг 2-3 давхар нэг юм байшин барьчихсан. Дотор нэг 10-20 хүн ажиллаж идэг. Энэ одоо төсвийн хувьд ч тэр арчлах, урсгал асуудлын хувьд ч тэр төвөгтэй байдгүй. Энэ асуудал дээр та бас ямар байр суурь тийм. Би бол энэ дээр эсрэг байдаг байхгүй. Төрийн байгууллагуудыг тэр тусмаа одоо энэ татвар, халамж, нийгмийн даатгал, мэргэжийн хал нэг дороо байх хэрэгтэй гэж ойлгодог. Яагаад гэвэл эн чинь тусдаа жижигхэн ингээд юм байшингууд баригдчиход. Эний урсгал, зардал, харуул, манаа гэл ингээл маш их зардал гарч байгаа. Тэгэхээр миний бодлоор бол ерөөсөө одоо яадгийг одоо би бол аймгийн хэмжээнд нэг газар одоо бүр захиргаан цуг байх хэрэгтэй байхгүй юу? Дороо нийтийн одоо нэг нийгмийн даатгал одоо хилцүүд агентууд нь бүгд байгаад дээшээ ингээд бүх дотор нь одоо төрийн байгууллагууд нь нэг байшин байх хэрэгтэй мэл шаард байгаа. Ядад их юм бол маш их юм эмэгдэх байхгүй. Урсгал зардалаас өсвөлээд, манаачаасаа өсвөлээд, цэвэрлэгээнээс өсвөлээд маш их юм эмэгдэх юм. Тэгэхгүй бол энэ маань бас нэг одоо төрийн байгууллага болгон тустай байшинтай байрсан. Сүүлийн үед манай бол яг го баригдхан сайхан байна. Төрийн байгууллага бүх сайхан ажил орчин сайхан бүрдсэн шүү дээ. Манай халамж дээр сайхан барилгатай болсон. Тэгээд татвар шинэ барилгатай, цагдаа шинэ барилгатай, стандарт хэмжээний зүүн төв шинэ барилгатай, эх жил улсын бүртгэл шинэ барилга энэ захиргаан дотор байсан ишээ гарах гэж байгаа. Ингээ ирэхэд тал тийшээ бүх юмуд ингэчгээр ядаж энэ урсгал зардал нэмэгдээд байгаа. Тэгэхээр энэ анханасаа бас төрийн бодлого ер нь бодох ёстой юм билээ л дээ. Одоо би ямар орж ирээд бүгдийг нийлүүлнэ гэхэд одоо энэ чинь ямар ч боломжгүй болчихж байгаа. Болдог бол нэг юм бариад энэ жижиг байшингууд нь баг үйлдвэрлэл хувийн бизнес хийх нөхдүүдийг оруулчмаар байгаа байхгүй. Би бол тэгж л хардъя. За ямар ч байсан би тантай өөрийнхөө одоо сонирхсан асуултуудыг чөлөөтэй асуулаа, цааргалгүй та хариулсан тун их баярлалаа. Зарим асуултыг асуухаас би жоохон цааргалж ажиллалаа. Гэхдээ бол чөлөөтэй сайхан ярилцаж бидэнд мэдээлэл өгсөнд тун их талархаж байна. За одоо мэдээж өвөл дөнгөж эхэлж байна. Өвлжлийн бэлтгэл ажил гэдэг одоо томоохон асуудлаас та бүгдийн өмнө орны удирдлагуудын өмнө за тэгээ нийт ард иргэдийн өмнөөс тулгамдж байгаа өвлжлийн бэлтгэл ажлаа хоёлаа ярилцлага өндөрлөе гэж бодож байна. Өвлжлийн бэлтгэл ажил ямар төвшөнд байна? Энэ хонд ер нь бэлтгэл сайн ба завуу эрсдэл хэр өндөр байгаа вэ? За сүүлийн 2 жил зуншлах сайхан байсан. Тийм болохоор энэ жилийн үед бид нар бол хөдөө аж ахуйн үйлчлэлтээр бол бас хадлан тэжээл тэгээд газар тариалан гэрэлт бас энэ жил гайгүй байлаа. 31 газар тариалан тарьсан. Эний ихэвчлэн бол дандаа ногоон тэжээл тарьсан. Тэгэхээр бас энэ жил өвс хадал ногоон тэжээлийн үед бол манайх асуудалгүй. Тэгэхээр өвлжлөлт бол гайгүй болох гэж бодож. За яг энэ нөгөө орон нутгийн өвлжлөлт гэж нэг томоох юм байна. Энэ дээр бас их зовлонтой юм. Юу гэвэл захиргааны эрчим хүчийг тэглэлсэнтэй холбоотойгоор захиргааны явдал маш их гарч байгаа. Тийм болохоор бид нар одоо манайх бол дулааны станц байхгүй болохоор жижиг уурын зуухуд байдаг. Уурын зуухуд тоггүй болоо зогслоо бол усаа эргүүлж чадахгүй хөлдөх аюулт. Тэгэхээр энэ дээр бид нар бол ганц л энэ дээр анхаарч ажиллаж байна. Зуух болгон дээр нөөцийн генератортай болох. Тог тасардаа ядаж усаа эргүүлэх хэмжээний генератортай байх хэрэгтэй гэдэг шаардлагыг бид энэ намар жангаал одоо нэлээд шахаж ажиллаа. Сундууд маань бүгд бие даасан бас юм уурын зуухтай болцсон. Тэгэхээр ганц санаа зовоож байгаа юм энэ байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар бас нэг голж бол анхаарч байгаа. Хоёрт мэдээж манайх ганцхан чандууны нүрсний уурхай байд. Саяхан өөрт би бас цахилын дуудаж уулзаа за энэ өвөл танах нүрсний хангалт хэрүү ямар шүү гарч байна. Гарц тий. Энэ дулааны хэмжилт ямар шүү гарч байна. Энэ дээр бас сая уулзаа явуулсан. За ямар ч энэ өвөл бол бид нар нүрсээ таслахгүй. Энэ дээр бас санаа зоволтгүй л гэсэн. Тэгэхээр би ганц санаа зовоож байгаа юм цахилгааны л асуудал. Тэгэлсэнтэй холбоотой ачаал ихсэд байгаа байхгүй. За баярлалаа. Хэнтэн аймгийг бол монголчууд тэр аяараа аялал жуулчлалын үнэхээр одоо бахархмаар сайхан төв болоосоо гэж бол хүсэж байгаа. Тэгэхээр та бас яг энэ өөрийн одоо орон зай цаг хугацаа энэ эрхийн одоо ажил хариуцж байгаа үедээ бас энэ чиглэлд дөрвтэй, зэгцтэй, тууштай алхмуудыг хийгээсэй гэж танаас хувийнхаа зүгээс за манай төрлийг үзэж байгаас энэ асуудлыг дэмжиж байгаа олон хүний өмнөөс танаас бол хүсэх нь. За тэгээ Хэнтэн аймагт бол олон боломжууд байна. Түрүүн таны хэлсэн үйлдвэрийг бид нар тэсэн яадан хүлээж байна. За тэгээ энэ төрлийн байгууллагуудын үйл ажиллагаа зэгцлэг тал дээр ч гэсэн бас анхаарал хандуулж ажилласаа гэж хүсэж байна. Тэгээд ажил хэрэгч, эрч хүчтэй олон энэ өгсөн хариултуудаа та бодит алхам болгохын төлөө ажилласаа гэж хүсэж байна. Тэгээ магадгүй тантай үр дүн тооцох хугацаа ирнэ. Тэгээ тэр үеэр бас эргэж таныг сурвалжлахад энэ бүх ажлуудаа бодитоор тайлгнасаа гэж хүсэж байна. Тэгээ танд ажлын өндөр амжилтыг хүсье. Танай баг хамт олондоос ажлын өндөр амжилтыг хүсье. Бидэнд цаг зав гаргасан тун их баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа.